санхүүгийн зохицуулах хорооны дарга Баяр сайхан институтэд хүрэлцэн ирээд байна. За бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Юунд түрүүнд бас хөрөнгөний захын идэвхжлийн талаар ярилцлага эхлүүлэе гэж бодож байна. За манай Монгол Улсын хөрөнгөний зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд буюу 5 их 80-ыг давсан шүү дээ. Тэгэхээр Bloomberg-ийн шинжээчдийн зүгээс бол бас манай энэ биржийн өсөлтийг бол энэ оны онцлохоор нэрж байгаа нь бас анхаарал татсан үзүүлэлт болж байна. Таны хувьд бас энэ өсөлт хэр бодиттой бас доктортой байна гэж харж байгаа бол. За баярлалаа. Хэдийгээр цар тахалтай нийгмийн эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа ч гэсэн санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байх. За шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, хөрөнгөний зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнийхээ хөрвөх чадварыг сайжруулах талаар бодлогын нэлээдгүй арга хэмжээг авч явуулсан гэдгийг хэлье гэж бодож байна. Үүний дүнд харьцангуй хөрөнгөний зах зээл дээр бас өөрийн хэлсэн идэвхжил нэлээ өндөртэй юм сүүлийн жил байлаа. Хэдхэн статистик бас илчий гэж бодож байна. За өөрөөр хэлбэл манай үнд цасны арилжааны 650 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол нэг 22 дахин өсчихсөн. За дээрэс нь хоёр дахь зах зээлийн арилжаа бол 6.6 дахин өссөн. Ийм статистиктэй байна. За тэгээд товчхон ганц хоёр ямар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэдгээ бас дурдчихъя гэж бодож байна. За ер нь сүүлийн 10 жил бас биднээс яриад ажил хэрэг болгож чадаагүй нэг салбарын зохицуултыг шинээр бий болгосон. Өөрөөр хэлбэл хөрөнгөний зах зээл дээр зөвхөн тийм арилжааны төв байгууллага буюу биржээр дамжуулаад санхүүжилт татдаг байсан. Энийг бол одоо юу гэдгийг машинаар бол хослол хөдөлгөөртэй болголоо. Биржийн бус зах зээлийн журмыг хорооноос батлаад тэгээд үнд цасны арилжаа эрхлэгчдийн холбоо маань өөрийгөө зохицуулах байгууллага холбоон дээр энэ биржийн бус зах зээлийн платформыг ашигладаг болсноор өөрөөр хэлбэл одоо бирж дээр тавигдах тэр шаардлагуудыг хангах шаардлагагүйгээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас богино хугацаанд санхүүжилт татах ийм шинэ талбар бий болчихсон. Өөрөөр хэлбэл 9 сард тийм ээ нээлттэй хийгээд 3 компани 5 бондыг амжилттай татан төвлөрүүлээд явж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсад биржийн бус зах зээлийн бас үе таалга нэгдсэн гэдгийг бас онцлоод хэлчихье гэж бодож байна. За дээрэс нь хорооны хувьд бүртгэлийн ерөнхий журамтай байсан. Энийг олон улсын жишгт нийцүүлээд хувьцааны бүртгэл, өрийн хэрэгслийн бүртгэл гэдэг салгалаа. За гол онцлог нь гэх юм бол өрийн хэрэгслийн буюу бондын бүртгэлийг харьцангуй тийм ээ хөнгөвчлсөн байдлаар зохицуултыг хийж өглөө. Өөрөөр хэлбэл андеррайтер төвтэй байхаар зохицуултыг хийлээ. Ер нь бол улсын хурлаас гаргасан зээлийн хөвөг бууруулах стратеги дотор нэг хоёр үндсэн санаа суусан. Тэр нь бол хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх, тэр дотор бондын зах зээлийг хөгжүүлэх гэдэг. Энэ улсын хурлаас гаргасан бодлогын шийдвэртэй зохицуулаад биднээс бол бүртгэлийн журамдаа өөрчлөлт оруулсан гэж болно. За тэгээд бас нэг томоохон өөрчлөлт нь бол энэ андеррайтер төвтэй арилжааг илүү идэвхжүүлье. Анх дахь зах зээлийн арилжааг зөвхөн хөрөнгөний биржээр бус андеррайтераар бас явуулах юм боломжийг нээж өгсөн. Өөрөөр хэлбэл үнэн цаас гаргач маань бол харьцангуй богино хугацаанд тийм ээ хүндрэлж хэрэгдэл багтаа байхаар энэ бодлогын шийдвэрүүдийг гаргаад хэрэгжүүлж явж байна. Тэгэхээр та сая бондыг дурдлаа шүү дээ. Тэгэхээр компани өрийн хэрэгслийн одоо бүртгэлийн журамд ногоон бондын зохицуултыг бас тусгасан байгаа. Сүүлийн жилүүдэд бас энэ олон улсад бас ногоон хөрөнгө оруулалтын сангууд бонд худалдаа авах сонирхолгүй хөрөнгө оруулагчид бол нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Бас манай улсын хувьд энэ нөхцөл байдал ямар байна? За сая хэлсэн биднээс бүртгэлийн журамдаа тэр дотроо тийм ээ ялангуяа өрийн хэрэгслийн бүртгэл дотроо бас хэрвээ ногоон бонд гаргах юм бол илүү хөнгөвчлсөн байдлаар бүртгэж авахар тусгасан байгаа. Тэр дотроо үндэсний аж ахуйн нэгжүүд ялангуяа одоо биржийн 1-р цонхонд бүртгэлтэй гэдэг юм уу компаниуд бол ямар нэгэн байдлаар тийм ээ барьцаа хөрөнгөж байдаг юм уу шаардахгүйгээр ажлын 5 хоногт хорооноос тусгай зөвшөөрлийг нөгөөд энэ өрийн хэрэгслийг гаргаад явнаа. Тэр дотроо ногоон бонд гаргах юм бол илүү төрөвчлсөн байдлаар хөнгөвчлөх зохицуултыг хийж өгсөн. Дээрээс нь зөвхөн энэ ногоон бонд гаргагч талдаа ч биш хөрөнгө оруулагч талдаа ч гэсэн бас илүү тийм ээ сонирхол өгөхөөр ийм зохицуултыг хийгээд явж байна. Энэ ондоо багтаагаад хөрөнгөний бирж дээр
болон биржийн бус зах зээл дээр ногоон бондууд бол гараад явах байхаа гэдэг биднээс хувьд ажиллаж байна. За сая дурдсанчлан одоо хөрөнгөний зах зээлийн идэвхжүүлэлтээр нөгөө талаас иргэд аж ахуйн нэгжүүдийн бас сонирхол нэмэгдсэн нөлөөсөн гэдэг мэдээлэл байна. За гэхдээ манай Хүн амын дийлэнх хувьд энэ зах зээлийн талаар бас мэдлэг дутмаг байгаа гэсэн мэдээллийг бас Монгол банкны судалгаанаас харж ирсэн. Тэгэхээр цаашид иргэдийн мэдлэгийг нэмэх энэ зах зээлд оролцоогт хэлэхдээ одоо ямар бодлого хэрэгжүүлж ажиллах байгаа. Ер нь зүгээр хөрөнгөний зах зээл гэж ярихгүй л байгаа л да. Биднээс хувьд бол иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах тал дээр нэлээ мэдээж ажиллах орон зай байгаад байгаа. Энэ дээр ч бас ажиллаж байгаа. Одоо юу гэдгийг санхүүгийн салбарын төв байгууллагууд хамтраад харилцаа ойлголцын сан бичиг байгуулчихсан ажилтдаг. Өөрөөр хэлбэл Төв банк, сангийн яам, санхүүгийн зохицуулахаараа боловсрол соёлын шинжилгээ ухаан хамтраад иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах хөтөлбөр биднээс боловсруулсан байгаа. За дээрэс нь санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн одоо энэ он гарсан эхний хурлаар биднээс Green Taxonomy гэдэг анх удаа баталчихлаа. Ер нь бол Аз төвд бол анх удаа гэж болно. За тэгэд энэ олон бодлогын бичиг баримтууд маань бол тийм ээ төлөвлөгөө маань үе шаттай ажил болоод явж байгаа гэдгийг хэлье. Нэг өдөр одоо юу гэдгийг асар богино хугацаанд бол энэ хийчих ажил биш. Олон одоо иргэдэд төрөх бүхэл төрлийн сувгуудыг ашиглаад ажиллаж байна. За тэр дотроо ялангуяа энэ хөрөнгөний зах зээл дээр оролцох иргэдийн идэх сайжирсантай холбоотой, сонирхол сайжирсантай холбоотой биднээс бол одоо аливаа гарч болох эрсдлийг тийм ээ урьдчилан сэргийлэх. Ялангуяа эрсдэлтэй зохицуултгүй бүтээгдэхүүн үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийхийг бол биднээс хувьд бол анхааруулж болгоомжлоод явж байна. Мэдээж бас цаашдаа бол хөрөнгөний зах зээл дээр мэргэжлийн тоглогчдыг оруулж ирэх илүү сонирхолтой байгаа. Өөрөөр хэлбэл одоо бас нэг жишээ нэх юм бол хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулахдаа иргэд маань бас мэдээлэл багтаагаас тийм ээ аль бүтээгдэхүүн үйлчилгээнд оролцох гэдэг сонголттой дулдаг. Ийм учраас биднээс хөрөнгө оруулалтын сангуудыг дэмжиж үйл ажиллагаа нэлээд идэвхжиж байна. Таны цаг хугацаа бас боломжгүй байж болно. Тийм ээ дээрээс нь мэдээллийн хувьд бас харьцангуй тийм ээ тэр үйлчлэгэнд оролцох боломжоор хязгаарлалт байж магадгүй. Тэгвэл мэрэгжлийн хөрөнгө оруулагчид өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын санд тийм ээ та хөрөнгө оруулснаар таны өмнөөс мэрэгжлийн одоо тэр шинжээчдийн багтаа тийм байгууллагууд маань сангууд маань хөрөнгөний зах зээл дээр гарах бүтээгдэхүүн үйлчилгээнд хөрөнгө оруулалт таны өмнөөс хийгээд явах нэг орон зайг бас биднээс бүрдүүлж өгсөн гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг харахгүй мэрэгжлийн хөрөнгө оруулагчдын одоо оролцоо бол чухал гэж харж байгаа. За ер нь бол бас энэ чиглэл тоглогчид бас нэмэгдээд эхэллээ шүү дээ. Цаашдаа одоо улам одоо энэ орон зайд хэлэхдээ ямар бодлого баримталж хэрэгжүүлэх юм болоо. За мэдээж хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэхэд хамгийн чухал нь бол мэрэгжлийн хөрөнгө оруулагчид байдаг. За энэ дээр бас нэг томоохон хөрөнгө оруулагч нь бол урт хугацааны institutional investor-ыг бол даатгалын сангууд байгаа. За хорооны хувьд бас даатгалын сангууд дээр тавигддаг тодорхой шалгууруудыг тавьж өгдөг. Энийг харьцангуй хөнгөвчлөглөө. Өөрөөр хэлбэл даатгалын сангууд болон нөөц сангууд нь арилжааны банкудтай хадгаламж харилцах хэлбэрээр байршдаг байсан. Энэ зохицуултыг хийж өгсөнтэй холбоотой нэг даатгалын сангуудаас 190 тэрбум орчим төгрөг бол хөрөнгөний зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнүүд орохоор ийм бас журмын зохицуултыг хийсэн. За цаашдаа ер нь даатгалын салбараас тийм ээ даатгалын багц зүйлүүд өөрчлөлт орохтой холбоотойгоор бол энэ хөрөнгөний зах зээл дээр орох орон зайг нээж өгье гэж бодож байгаа. За нэмээд түрүү хэлсэнчилсэн институционал инвесторууд маань тийм ээ өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын сангууд маань үүсээд явж байна. Хоёр хөрөнгө оруулалтын сан олон нийтээс хаалттай хэлбэрээр санхүүжилттэй амжилтад татцсан байна. За дараагийн нэг асуудал бол банкуд маань одоо банкны хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой банк системийн том 5 банк маань бол зайлшгүй олон нийтэд IPO хийх ёстой. За ингээд энэ банкуд маань хувьцаат компани болохоос гадна энэ хөрөнгөний зах зээл дэх бас томоохон тоглогч хөрөнгө оруулагч байдаг. Банкуудын маань бас тодорхой шалгуурууд тавигдсан байгаа. За энэ шалгуурууд бол бас биднээс өөрчлөлт оруулах хэлбэрээр одоо жишээлбэл хуулиуд яригдж энэ хуулиуд бас саналаа өгч гисэн
энэ өөрчлөлт хэрвээ орчих юм бол банкуд маань хөрөнгөний зах зээл дээр санхүүжилтийг орон зай өшөө нэмэгдэнэ гэж бас харж байгаа. Тэгэхээр банкуудын нээлттэй арилжах одоо анхдагч зах зээлийн захиалгын хугацааг одоо өөр хооронд нь хэр зайтай гаргах юм бол те хит ойр гарвал бас эрсдэл байгаа юу ч гэдэг юм уу. Энэ төрлийн мэдээлэл бас хөрөнгө оруулахаар сонирхож байгаа хүмүүсэд бол бас чухал баг шүү. За яг өнөөдрийн байдлаар бол 11 арилжааны банк бол санхүүгийн зохицуулахаараа олон төв банкнд олон нийтийн компани болох компанийнхаа бүтцийг тийм ээ өөрчлөх талаар төлөвлөгөөгөө ирүүлээд хянчихсан байж байгаа. Ингээд 11 банк хүсэлтээ өгөөд хянжих явцад бол 2 банк маань бол нэгдээд 10 банк болсон. За нэг банкны төлөвлөгөөг бол шаардлага хангаагүй байна гэдэг биднээсийн зүгээс буцаачихсан байж байгаа. За таны яг хэлдэг бол бас биднээсийн анхаарах асуудлын нэг байгаад байгаа. Өөрөөр хэлбэл системийн нөлөө бүхий 5 банк IPO-гоо хийе гэдэг хүсэлтээ өгсөн. За нэмээд нэг арилжааны банк хүсэлтээ өгсөн байж байгаа. Тэгээд биднээсийн одоо төлөвлөж байгаагаар бол эх оны 1-р улирлаас 2-р улирлын хооронд багтаад эдгээр ялангуяа тэр системийн 5 банк маань бол цаг хугацааны үед бас давхцаж хуулийн хэрэгжилт маань бол эх оны 6 сарын 30 дотор эдгээр системийн нөлөө бүхий банкуд маань IPO-гоо хийх ёстой. Давхцаж гарах бах. А гэхдээ биднээсийн хувьд бол зах зээлийн багтаамжийн судалгааг хийж байна. Банкудтайгаа бас ярилцж байна. Магадгүй одоо урьдчилсан тооцоогоор биднээсийн хувьд бол нэг 620-аас 650 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх болов гэсэн тооцооллыг хийчихсэн байгаа. Тэгээд энэ тал дээр бол тухайн тийм ээ арилжааны банкуд маань бол нэлээд наривчлсан зохицуулт хийгээд ажиллаж байна. Зохицуулагчийн зүгээс бол аль болох тийм ээ тэдгэрийн тоглоомын дүрмийг тодорхой олгоод биднээсийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Эцэст товчхон асуухад ер нь улсын хурлаас одоо хууль хөрөнгөний зах зээлтэй холбоотой дараагийн одоо батлах шаардлагатай байгаа тийм хууль зохицуултууд юу байгаа вэ? За. Улсын их хурлаас 3 үндсэн чиглэлээр бас реформ хийн гэд зарлчихсан байгаа шүү дээ. Тийм ээ. Эдийн засгийн салбарт, хууль эрх зүйн салбарт, нийгмийн салбарт гэдэг. Тэгээ эдийн засгийн салбарт хийж байгаа реформ нь бол банкны реформоор эхэлчихсэн. Одоо даатгалын багц хуулиуд араас нь ороод явах ба. За хөрөнгөний зах зээлийн хувьд бол 2 үндсэн хуульдаа биднээс нэмэлттэй өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Үнд цаасны зах зээлийн зохицуултын тухай хууль, за хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль. За энэ дээр сангийн яамнаас ахлаад ажлын хэсэг гарчихсан. Биднээс нэлээд суугаад ажиллаж байгаа. Зүгээр энэ салбарын зохицуулалтын хуулиуд мэдээ тодорхой өөрчлөлтүүд гарах баг. За бусад дагаж гарах хуулиуд дээр бас биднээс тодорхой өөрчлөлтийг оруулах гэж бодож байна. Жишээлбэл та бүхэн мэдж байгаа энэ онд гарсан анхны төгрөг болон гадаад валютын долларын тийм ээ хосмол үрийн хэрэгсэл бонд гараад амжилттай арилжаалагдсан. За тухай одоогийн яг хууль эрх зүйн зохицуулалтаар тухай бүр одоо гадаадын валютаар санхүүжилт татахаар бол төв банкнаас зөвшөөрөл авдахаар зохицуулагдсан байгаа. Энийг бол бас биднээс өөрчлөе гэж бодож байгаа. Жишээлбэл валютын зохицуулалтын хуулийн дээр тухайн гадаад валютаар тийм ээ орлого олдог аж ахуй нэгжүүд бол тухай бүр шаардлага тийм ээ төв банкнаас зөвшөөрөл авахгүй байхаар ч хийхээр зохицуултуудыг хийчихсэн байж байгаа. За баярлалаа танд. Хөрөнгөний зах зээлийн идэвхжлийн талаар болон бус зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд маш их баярлалаа.